Цэцэрлэгийн тослох багшаар төгсөгчдод батламж гардуулах үйл ажиллагаа Монгол Улсын боловсролын их сургууль дээр өнөөдөр боллоо. Боловсрол шинжилгээ ухааны яам, нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 29 ихтэй сургуулиудад цэцэрлэгийн болон бүлгийн багш бэлтгэх чиглэлийг хөргүүлсэн. Уг ажлын хүрээнд Монгол Улсын боловсролын их сургууль, Отгон тэнгэр их сургууль, 3 Эрдэнэ багшийн дэд сургуулиуд цэцэрлэгийн туслах багшаар ажиллах хүсэлтэд элсэгчдийг бүртгэн авч 2022 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын 20-ны хүртэлх хугацаанд 2 ээлжийн сургалтыг амжилттай зохион байгуулж өнөөдөр эхний ээлжийн 765 төгсөгчдийн төлөөлөлд батламж гарлууллаа. За Монгол Улсын их хурал Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх энэ ажлын нэг хэсэг нь бол энэ цэцэрлэгийн багшийг одоо бэлдэж байгаа сургалт юм байна. Тэгэхээр одоо улсын хэмжээнд манайх 2-5 насны нэг 305,000 орчим хүүхэд байдаг. За эднэрийн одоо цэцэрлэгийн хамрагдалт бол улсын хэмжээнд 80 орчим хүүхэдтэй байна. Хамгийн гол асуудал өнөөдөр энэ Улаанбаатар хотод байгаа нөгөө суглаатай цэцэрлэгийн тогтолцоог одоо халж байгаа анхны алхам гэж ойлгож болно. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхээр одоо Улаанбаатар хотод бол цэцэрлэгийн гадна суглаанаас гадна үлддэг энэ 40,000 хүүхэд одоо энэ чойжтой хаалганы цаана үлддэг ийм эмэмэлтэй хувь заяа байсан тийм ээ. За энэ тогтолцоог одоо халах томоохон алхмууд энэжлээс хийгдэж төрийн цэцэрлэгийн салбар цэцэрлэгүүд байгуулагдаж байгаа түрээсээ за орон сууцны нэг давхруудыг худалдаж авч байгаа тодорхой цэцэрлэгийн зориултаар ашиглаж болох барилга байшингуудыг бас бид нар худалдаж авч байгаа. За мөн хувийн цэцэрлэгүүд дээр одоо бид нар ховсгоц зардыг 2 дахин хөгжүүлж өгöd хоолны мөнгөний өгж байгаа учраас хувийн цэцэрлэгүүд дээр даруй 10,000 хүүхдүүдийг одоо авах энэ боломжуудыг бүрдүүлсэн. За мөн манай компаниуд төрийн байгууллагын цэцэрлэгүүдийг зохион байгуулж байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхдийг авахар одоо өнөөдөр бэлтгэл хангалттай байна тийм ээ. За мөн хүүхд тарах үйлчилгээ за гэр цэцэрлэгийг бид нар үндсэндээ халаад одоо цомцог гэр буюу одоо орчин үеийн яг одоо барилга байгууламжаас дутахгүйгээр ариун цэврийн байгууламжтай тийм дулаан бохиро шийдсэн одоо хүүхэд аюулгүй орчинд сурах энэ боломжуудыг хангасан энэ шийдлүүдийг бид нар бэлэн болгоод байна тийм. За одоо энэ хүрээнд нэг 1000 багш нарын хэрэгцээ шаардлага гарсан. Цэцэрлэгийн туслах багшийн сургалтын үйл ажиллагааг Монгол Улсын боловсролын их сургууль цахим хэлбэрч шилжүүлсэн бөгөөд вебинар, уулзалт ярилцлага, даалгавар, шалгалт зэргийг хослуулан зохион байгууллаа. Тухайн сургалтыг Монгол Улсын боловсролын их сургуулийн, сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хамт олон зуны улиралд зохион байгуулж, туршлага чадвар бүхий 30 гаруй эрдэмтэн профессор багш нар хичээл зааж ажилласан юм. Ер нь бол туслах багш нь бол өөрөө ерөнхий бүрэн дунд боловсролтой бүх хүмүүс орох хэрэгтэй байна. Үүний хажуугаар нөгөө үндсэн бүлгийн багш нар дээр нь бол манай одоо боловсролын их сургууль, бусад сургуулийг төгссөн хүмүүс. За мөн одоо 4-р ангийн буюу төгсөх ангийн оюутнууд бас энд оролцсон. Шинэ сургалтын арга зүй, тийм технологи мөн одоо тийм байдлаар сургалт буюуг одоо сургалтыг бол зохион байгуулсан. Нийтдээ төрөний хийснээр бол 18 гэрдийг Монгол улсад одоо сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бас тэргүүлэх зэрэгтэйгээр ажилладаг эрдэмтэн судлаачд бол хичээлийг явуулсан байна. Монгол улсын боловсролын их сургуулийн цахим хаягаас олж харсан байгаа. Тэгээд энэ сургалт нь одоо нөгөө ажилгүй ээжүүд бусад хүмүүст бас их тустай болсон. Энэ сургалтанд хамрагдаад ингээд айгүй их олон зүйлийг мэдэж сурч авлаа. 14 кредит онлайн болон танхимын хослсон сургалт орсон. Эрдэмтэн олон багш нартаа маш их баярлалаа. Туслах багшийн оронтой дутагдaltaй байсан нийслэлийн цэцэрлэгүүдээс төгсөгчдөд ажил олгож байгаа бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд ажил олгогчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм а. За яг энэ жилийн хувьд болохоор зэрэг сургуулийн өмнөх боловсролын бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах гэдэг ийм нийслэлийн хэмжээнд ажил маань явагдаж байгаа учраас энэ ажлын хүрээнд одоо хүүхдүүдийн нэмэгдгийн хэрээр бүлгийн тоонууд бол нэмэгдэж байна. Тэрнийхээ хэрээр бол туслах багшийн одоо эрэлт хэрэгцээ бол илүү өндөр байна. Тэгэхээр яг энэ үдэд болж байгаа энэ сургалтын хувьд бол одоо энэ байдлаас бүрэн гарах тийм мөн одоо ихтэй сургуулиуд бэлтгэсэн чадварлаг одоо туслах багш нарыг хүлээн авч байгаа энэ жилийн хувьд бол онцгой байдал гэж үзэж байна. За ерөнхийдөө бол яг одоогийн байдлаар бол 2 хүний үйл ажиллагаа хийж байна. За тэгээд дахиад одоо нөгөө энэ бүртгэл маань нөгөө 3 сар дараалж явж байгаа шүү дээ. 8 сар, 9 сар, 10 сар тэгээд энэ хугацаанд бол сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэх бүрт мэдээж бүлгийн тоо нэмэгдэх учраас тухайн одоо цэцэрлэгүүдээс одоо туслах багш нараас бол аваад ингэж явна гэсэн үг. Тий. Одоо нөөц бэлэн байна гэсэн үг шүү дээ, тий. Одоо 800 орчим багш нарыг цэцэрлэгийн туслах багш нарыг бэлдээд өнөөдөр 800 хүн ажлын байртай болж байгаа. Өнөөдөр энэ цэцэрлэг 40,000 хүүхдийг цэцэрлэгтэй болгохын хажуугаар өнөөдөр ажил төлөв эрхлээгүй байсан
одоо мянган эмэгтэй өнөөдөр ажлын байртай болох энэ том боломжууд бас нээгдэж байна гэж бид нар ойлгож байна.